Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид өхөн Баян Хонгор аймгийн Баянгов сум зохион байгуулагддаг Шар тагнайн Баяр наадмаас бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. За төрийн дахилгт их богд уулын нэгэн хэсэг Шар тагнайн дахилга наадам нь тэртээ 1996 онд анх Хөрлбаатар, Хүчитбаатар, Мөнхөргөл, Готов, Баяр Тогтох нарын хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөө жилийн Баяр наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм аа. За тухайн үеэс өдий хүртэл энэ сайхан газар нутагт дутагдж ирсэн даш цэвэг, давагдэрж, цэвэн, ням, цэнд, жигжид, очир, Шулуунбат, Жавзан нарын үр хүүхдүүд хамтран 30 жил тасралтгүй Шар тагнайн Баяр наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй билээ. За өнөө жилийн Баяр наадмыг аймгийн ургамалчин аймгийн алдарт байж мөн хөргөл тэргүүтээ ах トゥ төрөл төрсөд за энэ сайхан нутаг оронд ажиллаж хөдөлмөрлөж нутаг орныхоо уул усыг за өвлөн дээдэлж өөрсдийнхөө ажил амьдрал буян зайг даатгаж ирсэн хэрхэм хүмүүс айл өрхүүд маань хамтран зохион байгуулсан байгаа. За Шар тагнайн 30 жилийн Баяр наадмын хүрээнд хурдан их насны мөрдөө уралдаан, даагны уралдаан, за мөн улс өчид өхийн барилдаан, өсвөрийн үндэсний өхийн барилдаан болон за хүндэтгэлийн үйл ажиллагаанууд гээд олон зүйлүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм. За Баяр наадмын нээлттэй үйл ажиллагаа бас өргөн дэлгүүр зохион байгуулагдлаа. За нээлттэй үйл ажиллагаанд урилгаар хүрэлцэн ирсэн олон хүндэт зочид төлөөлөгчд, нутгийн ард иргэд, наадамчид, за газрын уяачид бүгчүүд өргөнөөр хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Шар тагнайн 30 жилийн Баяр наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хүлээн авч үзнэ. Мөн хөргөлийн маань анх дэцүүгийн Бадрлын хөө Мягмар жав. За мөн хөргөлийн хөө Болтхойг нар хөгөйг задан дэдгэлтэйгээр орж ирж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт наадамчдаа. Ээжийн задлын тоогоор улсынхан толгой бүрддэг. Эцгийн уучин ухаанаар 4 өдрөд нээлждэг. Эрдэнэсийн баялаг ордон хөрсөн дороонод бүгдсэн энэл сайхнуудынхаа эзэн болсон аав хүндэн Шар тагнайн наадмын 30 жилийн хаваа мэдийг өргөн дэвшүүлье. Сэгэр говийн сүлдэн тэнгэр ослан өөрийн цагаан гэгээ дээр хүн застан өргсөн зав тайлбардың хон магнитын суврахтай замтай наадмын хан дэжиж давтартай завилгаар хайрхан улнан давтартай замбуудынгийн наран дор давтартай үдээд явгыг шиг үүдээд цэдэлсэн баян говчуудаараа бид бахархаж байдаг. Энэхүү Баян Хонгор аймгийн Баянгов сумын 1-р ог төрийн дахилгатай их болох хайрхны маань нэгэн хэсэг Шар тагнайн 30 жилийн Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна. 1996 онд энэ сайхан хайрхныхаа 1 жилийн ог хийж байсан түүх саяхан юм шиг бодогдож байна. Тэр сайхан мөчөөс хойш хөгжөөнтэй, хөгжилтэй, инээдтэй баяр баясгалаар дүүрэн он жилүүдийг үдэж өдгөө 30 жилийн осгыг огтж болгож байгаадаа туйлын их баяртай байна. Түүхэн 30 жилийн ойд хөрөлдсөн ирсэн бие сэтгэлээрэн оролцож байгаа нутгийн зон олон ахын дүүс, амд найз,
нөхөд наадамчин таавхынд шаардлагына 30 жилийн он баяр наадмын мэндийг өргөж дэвшүүлж баяр наадмын үйл ажиллагааг нээснийг мэдэгдээ таавхынд сайхан наадцаагаарай. Шаардлагына үүсгэн байгуулагдсны 30 жилийн баяр наадмын халуун мэндийг өргөн зөвшөөрлөө. Та бүхэн минь сайхан наадцгааж байна уу? Шаардлагына наадам маань жил болгон уламжлал болгон зохион байгуулагдаж 30 жилийн өргөн дэлгэр 2 өдрийн тус амжилттай зохион байгуулагдаж байна. Өчигдөр Баянгол суманд маань одоо хурдан морины уралдаан болсон бол өнөөдөр одоо шаардлагына энэ битүүтэй хөндийнхээ радиор одоо Хүчит бүхийнхэн барилдаан за шагаан харваа бусад одоо олон баяр наадмынхаа арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн энэхүү баяр наадмыг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг ажилч хөдөлмөрч гичээнгүй одоо энэхүү ургийн одоо хамт олонд одоо Баянгол сумынхаа нэрийн өмнөөс бол нийт наадамчдынхаа өмнөөс халуун баярыг мэндийг өргөн дэвшүүлье. Сайн баярын мэндийг нутгийн зам олон ахын дүүс та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Өндөр сайхан орой дээр нь наран төрүүлж тусдаг, үр дулаахан ингэртэн жаргах наран хорогддог, өвөл зуны алинд нь ч өвсөн дэгшгэн налайдаг, өвлж хаварч хин цагт үнтэй сайхан байдагсан их догт хайхан ул минь. Ингээ та бүхэндээ дэлгэр сайхнуудад наадаж, нар хордог ширсэн, таван мал сүргэн, бүг дэлбэг, эрүүлэнх байвал олон жилийн наадмыг үзэх болох баха. Асхындан тэнцэнэ хөлгөн хуурдтай Арсан гэдэвэт бүхийн удамтай Айстад очгод харгын тостоо Авэчим нүдгийн утгаа Удацухар айдунце Тонгомын күрсім байымалыва Ингинге бұйданда тодылдың өндімді Ишвини үреймің әршантай Элчиңи сушиге цагаңы босагтай Элтini хүни домогтын өртээ Аждад очхуду харвын достоо Авэчим өдгин отгаа
даамдаг гэж намрын дунд сарын 17-ны өдөр тэнгэр нэг чиглаад цагийн уярдэрхэн алдаж ивдрээгүй цадиг түүхэл бааж өгдөхөн үтэн суусан шигшиг дарсан тоонон домутаа суусан хадагтай ширмэл таруулган дээрэн азин дөрвөн бэрхтээ дайхаа буухад чойчгүй адамалчин танайха дайн ганцхан цооргүй сэтгэл малчин таних ботгон болсон ингийн хөөсөн хамт уйлан бороо орохгүй болохоор овогон тайж талдан өөртөөгөн ярьж остингийн эдрэг тайлан өндөгч хорбодгонд болоо хууран батж тайтгарна хорон дамбогч гиндэн энийг дүлгэхээ сэн хурц төргөн мөрдөн цодмонгоор хазаарлсан мэдэл сүр албан тушаал хөтөлтгийг бичин жилийн аш доднаас дордбодсон ардын хаан сувлгийг морин дэлгэр тогтоосон алтан гойтой зургандан төмний янцаасан сур харилдаг тэм бодлон цогөлдөг сургууль дүтнээ марсан ч өгдийнхэн сургаалыг мартаагүй хонь мал дэдэндэж хорвоог барахна гэж готрдоггүй ховор бороо дагуулж баярын бичгэн хөөрөхгүй огт болохгүй юмигч болж байна гэж боддог оройн дэтрийнхэн сүр сүлдэндэн залбирдаг малгай утаа сэргээж нэрмэл жаахан халахаараа мал буйна яаж ядуудан мал хаан марксизмаар заадахгүй гэж хичгдэг эцэгтэй чөдрийн мөрөд хүү тодорсон ихээс төрхий мачин амьдралын харуухан хишиг өдөр тааруудан хонины бичээр дээр уулзаж хэв хатдаг шиг тэнгэр доор дөрөө гүдэм харшуудаж ичи авын нутаг гэж нэг уярч гаргуу дунгамбарны хон жолоог сул орхиж ганцг тэрвэрлэн имэйл дээрэн өшөлтсөн хайр нутгийн хаан чулуугаар тулгалсан гадуулжсан дүүрэн гიშгэн дэлгэрсэн мадаа нэг ууцэдэх дөрвөн хамны дундах биднийг нэг ууцэдэх ганган шилтер хот руу бүгдөө нүрчхвд гадаан хинэх мань фандаа гэж санаа зовхоо дээдсийн гэрдэр хүн чулуу дэрэгдмэн мадын бичээр байхад эднийг маркад хайчих юм бэ эдэнцгээ хийж төв бараадах юм бэ гэж уурдах ихэдэж темэрдмэн имээлтэйгэн байхад эдэн Чингис Хэмийн голомтой дүрлэлцэн хүн байхад облас дэрдэж хонь болноосон бүргэртээд утаа үнэрлэж яваадад үхийдаа гэж учирдах басан шуург гэрж уудастагаа хамт даарсан цагийн шуург сүрж удастагаа хамт өдөрсөн чулуу эрдэн хурдлах салхин зэв хүлгээ цуутай наадмын тэнгэр доор нар зүү гаргасан эцэг минь малчин ижээ минь малчин инхэд би чин хаан унсан хиний химбэлтэй хан ортондартай нууц очооны мөрдийг хар тугийн дор сүргээсэн бэр жимээдсэн арим буйнтай мадаан бурхнаасан идүүдгсэн агүйх мэддэггүй агүйх улсаа адууны тамхтай цаасыг би үнэндээ хавчуулж мартавч адууны хан тамгийг болохоор би хатган дараа талсан цуураа хатны зүгнээс хуур намтран нардаагүй чулуун дэвсгийн үеэс хэтгэн дүү малчаан 30 жилийг ой гэж явахт би нэгэн үнийг дурсахын багаар аргагүй маа. Намын жимгээ гэж анхны юмдаан байгуулагдах бид нэр нэгэн айж, нэгэн хөндөө, нэгэн ажил, нэгэн мөр зэрэгсэж амьдарч явж миний найз Бурхны оронд явсны дурсан санаж байна. Тэгээд миний найз өнгөрийнхөө өмнөх нь нэгэн гоё шүлгийг нүдэн дарахт бичиж үлдээсэн байдیں۔ Тэгээд тэр шилэг тэр үнэ бурхан болсноос хадгалж явж байж өнөөдөр тэр шүлгийг уншуулахаар шийдээ. Тэгээд миний найз бол энэ наадмын талбай бүхийн оноод хийдэг ганц төшиг минь байлаа. Тэгээд найзыгаа дурсан сайхан шүлгийг аса борчэтин үндэ гэдэг сайхан шүлгийг бичсэн юм аа миний найз. Борчэтин хүндээд дараатан ихэлсэн бомбон цагаан гэрөөд нь
Буурал аав ээжийн минь буйраа. Аавын минь буйрн дээрээс адууны хөлс үнэртдэг юм аа. Ээжийн минь буйрн дээрээс эдээний дээж үнэртдэг юм аа. Цуслангийн нуруу цэцгэлэхээр зуны сар тэгшэрдэг юм. Адуу мадан багшраад асах тай болонд өнждөг юм аа. Баруун садагийн хөндийгөөс бороо зүсэрхийг хардаг юм. Богд хайрхан хуршхараан будан дундаан хэд хондог юм. Зүсрэх бороотой сардаан заавал би очдөг юм аа. Зүрхэн даргамжаатай нутаг минь зөвхөн тэнд л байдаг юм. Гохом одоо энэ сайхан баяр наадмыг уламжлал болгоо зохион байгуулж ирсэн. Тэгээ хүний нэг байгаа. Тэгээд бас сайхан баяр наадмын талаар за энэ шаардлаганаа энэ сайхан хайрхныхаа энэ уламжлалт үүлийнхэн талаар бас нэг ярихгүй да. За энэ манай наадам анх 1996 онд байгуулагдж байсан. 96 онд байгуулагдахтаа яг энэ дээр байгуулагдаагүй. Энэ доод дотор нутгаа ард түмэн улсын баяр наадмын өдөр нэг өдөр гарч ирж хоньны морь оролдож хоорондоо барилдаж наадам анхаарчсэн төвхтэй. Дээр үед өвөг дээдсүүд энэ хайр энэ нутгийг тагтдаг байсан. Их том талбайтай. Уулын хороод гартгай талбайтай болохоор дээр үед дахтаа бол малаа бүгдийг нураачаа дунд морь оролдож барилдаж тэмдэглэдэг байсан гэсэн би өвөг дээдсээс сонсч байсан. Тэгээ тэрийг явандаа дотроо бодож үзүүлдэ наадам болгон өргөжүүлж эдий болгож авчиваа нутгийн ард түмтэйг. Тухайн үеэс эхлээд бас хамтарч одоо дахиж энэ сайхан баяр наадмыг зохион байгуулж ирсэн олон сайхан хүмүүс байгаа юм. Хамтарч дахиж ирсэн нутгийн зон олон тэгээд ирсэн одоо өргөжүүлж хаваа аймаг гот том компани захирал тэгэл яасан бүхэл улсуудын хайрхан хайртай болгон оролцдог их баяртай наадам их сонирхол дуртай байдаг. Санхүү мөнгөнд бид санаа зовдгоо. Нутгийн ард түмэн бид нар өөрснөө дэмжээ дээрээс нь дэмжиж өгдөг болохоор тэрийг аль болохоор бидний үр гоочтой өвдүүлжүүлдэг энэ нутаг ямар нутаг биднэрт байсан тэрмж яг байгаагаар онгон дагшлаар авч явахыг л эрмэлзэж сурчилж явдаг да. Таны хувьд одоо бас энэ сайхан одоо нэгдүгээр энэ нутагт одоо бас ажил төлбөрлөдөг малчтын нэг сайхан бүлгийг бас байгуулж ажиллаж байгаа маань. Энэ бүлэг маань бас одоо их сайхан үр бүтээлтэй нэг дэмжиж тусалсан ийм одоо сайхан бүлэг байна. Бүлгийн талаар бас яриулаа. За манай бүлэг болохоор 12 онд анх гişиг хайрхан бүлэг гэж 18 айлд байгуулж байсан. Тэгээд
хамтын ажлыг бол бүгд хамтаараа энэ бүгд байсан дээр айлдуулдаггүй том хүн байж үлддэггүй манайхан ямар л ажил вэ бүгд хамтаараа хийдэг тэр ажилдаа нэг жил өөр ямаа саман дуршиж үзсэн нийт 7 хоногийн дотор 2400 ямаа саманч Баян хонгор аймаг Дөрвөн бурганаараа байтна олборон борлуулж байсан нийтдээ нэг жил 19 хороо барьж байсан. Тэгээ энэ хайрхныхан замд доороос ингээд дэш 13 км газрыг анхлээсэн багаагаар нь засаж ингэж явсаар бол одоо эдийн хүртэл өнөөдөр хайрхан ороод түрүүс машин гарч иртэл замаа застдаг. Тэгээд аль болохоор байгальтай олон салаа тийм зам гарахгүй ганцхан жимээр ордог хүн болгоны сонирхсан ирсэн шамдул нэг жилд явуулдаг да. За тэгээд наадам маань бас өргөн дэлгэр болж байна. Холоорын олон хүмүүс ирсэн байна. Өглөө одоо сайхан бас наадмын нээлтний өмнө бас овоо дээр гарч одоо сайхан өргөл буйнаа бас даатгалаа. Наадам их сайхан болж байна шүү дээ. За наадам янзын гоё өргөн болж байна. Өчигдөр Баян госумда уралдааныхаа талбарт очиж морд 2 насны мөр уралдлаа. Энд хавийн бас одоо гантай их юу байгаа загтуул одоо морд цөөхөн болов гэсэн бол одоо 2 насны даалгар мөр уралдаж их сайхан өргөн наадам болж өнөөдөр 2 дахь өдрөнд манай зэрэгэлдээ Сумхай аймгийн бүхэл том сайхан бүхчүүд ирсэн наадмыг үүж байна. Энэ наадмыг одоо үзэх гэж дэмжиж сэтгэл зүрх хоёроо энэ өндөр хайрхан ороогоод алах газар нь алхаж өстой бүхэл сэтгэл зүрхээр уран зугларсан нийт наадамчдаа баярлалаа гэдгийг дахин илэрхийлье. Их хайрхны минь гişиг даандыг минь үргэлж эвэж эрүүл инх ад жаргалтай байгаараа гэж хүсэн өрөөё та нартай наадамчдаа. Урмус тэнгэр бас хураа харилж байгаа. Хаилж байна. Одоо ер нь сүүлийн одоо 30 жил хийсэн байхад манайх бороо орохгүй хөнжиж үзээв. За. Ер нь энийг дагсны маргаашнаас бороо ордог. Тэгээ энэ жил яагаад энэ 20 доор манайх 7 сар гаргаж ойгоо хийнэ гэжсэн товтой байсан. Бороо орохгүй тэгээд тэн зон олон ард түмэн хөө нэг дахилгаа хийчихвэл орчих юм шүү. Эртийгээ тийчээ 7 сар тийхэр тэгээд жоох айжуулаад бороо ороод байна гэдэг. Одоо хангай дэлхийдээ биширсэн хүний сүсгэлээрэн тэгээд бид нэр одоо хангай дэлхийдээ гуйж сайхан наадмаа хийж байна да. За баярлалаа танд болон танай гэр бүл ахын дүү сураг удмынхын сайн сайхан хүнийг хүсээрээ. За баярлалаа танай хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт. Энэ хаваага 800 км-ээс ирж энэ хайрхан оройдоор телевизээ анхны бичлэг анхны юу явуулж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт. Манай хайрханы оройдоор бас Монголын цэнхэрсэлх өнөртдөө шүү гэж та бүхэндээ хэмжүүлье. Амжилт хүсье та нартай ажилтна. За Баян хонгор аймгийн Баянговь сумын нутаг зохион байгуулагдаж байгаа шар дагнаа 30 жилийн бая наадам өргөн дэлгэр зохион байгуулалтаагаар эхэлсэн юм. За ингээд нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулагдсан дараагаар одоо хурдан их насны мөрдөө уралдаан болсон юм аа. За хурдан их насны мөрдөө уралдаанд газар нутгаас хүрэлцэн ирсэн 30 удаа алтан дуртууд бас тоосоо өргөсөн байгаа. За өнөөдрийн уралдаанд одоо Баян хонгор аймгийн Уяачдын одоо хурц урдан үлгүүдээс гадна за Өмнөгов аймаг за Өөр хангай аймгийн одоо хурц урдан үлгүүд бас ирж уралдаж тоосоо өргөснөөрөө за Баяр наадмын одоо хурдан мордын уралдаан үзүүштэй бас чанартай зохион байгуулагдсан юм. За энэ сайхан Баяр наадмын хурдан их насны мордын уралдааныг олон одоо нутаг орно гэсэн сэтгэлтэй хүмүүс ивент тэтгэж төрөө мөрийг одоо төмөр хүлгээр одоо байлсан. За ингээд их морины буюу одоо хурдан их насны мордын уралдаан төрүүж хайрагдаж за амун үзэнд одоо ордлос мордын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд төрөө мөрийг цэвэний үр хөөгтүүд одоо байлж шагналыг одоо гардуулж байна. За амун үзэнд одоо ордлос морины бай шагналыг Бадрал агсны үр хөөгтүүд за харин 3 удаа ордолсон морины бай шагналыг за Ямаат бүлгийн ахлагч нар за харин 4 удаа ордолсон морины бай шагналыг 1-р үеийн засаг дарга Наранбаатарын гэр бүл за харин 5 удаа ордолсон морины бай шагналыг Хүчит-Баатар агсны хань үр хөөгтүүд одоо ивент итгэж бай шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингээд шар тагнаа 30 жилийн баяр наадам хурдан их насны морд уралдаанд төрүүлж харигдсан мордын бай шагналыг гардуулаа. За ивент итгэн оролцож нутаг орно гэсэн сэтгэлээр оролцсон нийт хүмүүстэй гэр бүлүүдтэй талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсээрөөё.
Бормор сайхан төрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. Сайхан төрүүлээ. Өөргөө сайхан тайлбарлаа. Баянгой сумын байж ууган баяр гэдэг. Бормор энэ дорндын матад сумын унган морь юм билээ. Бэgiгээд бэлэгт гээд дүүгээр мань дамжиж ирсэн байгаа. Энэ битүүмөр энэ жил анхны уралдаанд байж байна. Баянгор төрж сайхан амуу үзүүлээ баяр. Оо тэгэлээ Баянгор аймгийнхаа Баянгой сум дээрээ сайхан амуу үзүүлээ. За хөрмөн эдгэх бол морины хот баяр. За энэ Сүхбаатар аймгийн Мөнххан сумын Аслан Баатарын ганс үг гэдэг нь унгаа одоо байгаа юм. Тэгээд надад шүдлүүр ирээд одоо ер нь шүдлэнгээс хойш ер нь тасралтгүй харагдаж байна доо харагдаж төрүүлж байна. За Бормор өнөөдөр сайхан уралдаж шаардлагына 30 жил бас хайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За өөргөө сайхан яриа танилцуулаад. Баянгор аймгийн богд сумын Бочралын зол жаргалдаг. Самарны удам өсөл дорнодын цагаав. Туяа гэдэг айл унгаа доо. Өрөөдөө тэгээ тамхтай. За энэ жил идэх уралдаа байна. Анхны уралдаа болж. За хонгормор сайхан хайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За өөргөө сайхан танилцуулаад баяр. За би Баянгор аймгийн Баянлаг сумын аймгийн алдарт уяа Цэрод гэдэг хүн байна. За энэ жил идэх уралдаа байна. Энэ жилийн анхны уралдааг. Ерөөсний уралдаанд. Бормор өнөөдөр шаар тагны 30 жилд сайхан хайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. Сэтгэл өндөр байна. За өөргөө сайхан танилцуулаад морины хот баяр. За нэг Баянгор аймгийн Баянлаг сумын яриад залуу яаш Эрдэнэ очир гэдэг. Мөнхбаатар Эрдэнэ очир. Бормор энэ жил хаврын бус аймгийн хаврын бус ам үзүүчээд энэ дэрж уралдаад сайхан уралдаж хайргийн тавд орлоо. Сэтгэл өндөр байна. Шар тагнаа 30 жилийн баяр наадам сайхан өргөн дэлгэр болж байна. Наадмынхаа сэтгэлийг хаалцахгүй өөргөө сайхан танилцуулах байлаа. За намайг энэ хайрхны цэвэний ханцрангийн бүрэн жаргал гэж залуу байна. Энэ хайрхандаа одоо өнөө нутгийн хөвгт энэ 30 жилийн наадмын унган зохион байгуулагчдын үрсэ биднээс одоо 96 онд одоо энэ наадам манай анхны ах эгч нарын цэвэний хөвгтүүд байна. Уулны дас цэвэг ням жигжид гэсэн хөвгтүүд нээж жагаад анх шар тагнаа наадам гэж нэг багахан наадам зохиогоо тэрийг жил болго уламжлаад одоо 30 жилийн хойд үзэж байна. За тэгээд бас наадам өргөн дэлгэр болж штэ тийм ээ. Танай ах トゥ олноор ирсэн байна уу те? Тэгсэн биднес чинь шар тагнаа наадмын өдөр өнөйдөө одоо ах トゥ нар яг цэвэний өргөтүүд гээд цэцгээ оюун хонд сүрэн гэдэг эдний өргөтүүд бидэд наадамд өрүүлсэн ирсэн байгаа. Төрөө морины их насрыг мацилэр байсан байгаа. Тэгээ ах トゥ нар энэдээс бүгд оролцсон, ирч чадаагүй ханд дэмжлэгээ өгсөн. Тийм сайхан өрнөрөлтөх наадам болж байна. Тэгээ нутгийн олондоо ах トゥ устэй сайхан өрөөл өгөх Тэгэлгүй яг уу биднээс одоо энэ ууланд олуулаа ах トゥ нарыг бүгдэнд нь тэгэл ирч чадаагүй ах トゥ нартаа, ханд өрсөн ах トゥ нартаа, цэвэний өргөтүүд бүгдэнд нь наадамчдаа бүгдэнд нь эрүүлэг ажил сайн сайхан хүн хүсэж ирдэ. За гадаагны галтайхан сайхан уралдааны хамтдаа үзгэе. Бүгдийг оруулсан байна. За төхөөрөмжүүлээ харж илүү. За энэхүү шар тагнаа 30 жилийн баяр наадам хурдан даагаараа 6 дээрээс ирсэн. Хурдан шанцс даагны уралдаан. За жоохон ойрхон одоо дагаад дуршилчаарай. За ингээд одоо газар нутгаас 30 гаруй удаа алтанд ордод өнөөдрийн хурдан даагны уралдаанд бас одоо уралдаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За нааглаа нэг халтар даагаад гарч ирсэн байгаа харагдаж байна. За энэ одоо Баянгор аймгийн богд сумын яаш Гамболдын одоо урдан хар дааг одоо үзүүрийн даагнуудаар одоо гарч ирсэн харагдаж байна. Жохон ойртож яваарай. Ойртож яг дундхай хөвтөнд явчих. За тэгээд одоо үзүүрийн даагнуудыг оруулаа. За ингээд өнөөдрийн 113 дугаартай хэр дааг хамгийн наадлаар одоо бас нэлээд ширүүхэн үлдээ гарч ирээд одоо оршиж байгаа харагдж байна шүү үзэгчтэй. 13 дугаартай юм болов Баянгор аймгийн Баянлаг сум байж бэлгүүний одоо хурдан дааг одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За тэр дунд одоо 105 дугаартай хонгор дааг одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Энэ 105 дугаартай хээр алга дааг бол Баянгор аймгийн Баян сум байж өсгөрийн одоо хурдан хээр алга дааг одоо энэ дундуур удаа гарч ирсэн байгаа харагдаж байна. За 05 дугаартай хурдан дааг бас үзүүрийн даагнуудаар одоо гарч ирээд одоо сурагчлаад гараа авчлаа шүү үзэгчтэй. 05 дугаартай уралдааны зонд одоо мартсан байгаа харагдаж байсан сая. За одоо ингээд одоо урагшлаад байгаа. Яг энэ дундуурханд нь жоо очиж. За тэгээд арахнаас нь одоо харуулаад одоо урагшиж байна. За одоохондоо одоо хурдан даагны одоо зул задраагүй 05 дугаартай саарл дааг одоо энэ дундуухан одоо урагшиж байгаа харагдаж байна. За мөн одоо энэ 87 юу 97 дугаартай хурдан дааг одоо энэ 67 дугаартай энэ Баянгор аймгийн богд цомш Батбаярын одоо улаан хээр дааг одоо
энэ хамгийн наадлаар одоо уршилж байгаа гэж байна. Энэ дунд 002 дугаартай шаргадаг одоо энэ дундуурхан гарч ирээд одоо уршилж байна үзэгчтэй. Энэ шаргадаг одоо Баянгар аймгийн Богцом яач 10 бүрийн одоо хурдан шаргалзан дааг байна. За 2 ч одоо шаргадаг мартуулсан энэ дундуурхан одоо уршилж харагдаж байгаа үзэгчтэй. За сайхан одоо Баянгар аймгийн зохион байгуулагдсан их богд хайрхын технологи наадамд одоо 2 шаргадаг марж ирсэн. Өнөөдрөөс одоо уралдаж харагдаж байна. За энэ дундуур 14 дугаартаа хурдан дагаад гараад ирсэн байгаа харагдаж байгаа үзэгчтэй. За энэ одоо 14 дугаартаа уралдааны замд одоо марц хурдан дагуул одоо энэ дундуурхан одоо гарч ирсэн. Баянгар аймгийн Богцом ээж амгалангийн одоо хурдан хондон дагна мөнгө сүлд гэдэг юм унсан байна. За жоохон ойртоод өдөрийн дагнуудаар очие. Жоохон ойртоод өдөрийн дагнуудаар очие. Өнгөрөө нэг 4 даг жоохон салж байгаа шиг жоохон ойртоор манай. Жоохон ойртоод одоо. За энэ 4 дээр 0-3 дугаартаа хурдан даг гарч ирсэн ба харагдаж байна. Энэ Баян өмнө аймгийн 3 дэсэм ээж оюун гэрлийн одоо хурдан ярьдаг цаалаасаа 4 дээр шиг үзэгчтэй. Наалт нь одоо дахиад хээр даг одоо гарч ирсэн харагдаж байна. За энэ хиний даг 80 дугаартай юм болов. За 102 дугаартай хурдан халсар даг бол одоо 3 дээр одоо гараад ирсэн. Баянгар аймгийн Баянгар аймгийн Дорцоргийн одоо хурдан халсар даг 2 дээр юм байна үзэгчтэй. 2 дээр. За өнгөн дээр хонгор даг одоо хурдан нэмэгтэй хөвгөлд хонгор даг хурдан дагны уралдаан өгсөн. Энэ Баян хонгор аймгийн Баянгар аймгийн Батарчгийн хонгор даг шүү үзэгчтэй. Дүүрэн жаргал гэдэг охин унтсан. За жоохон ойрхон яваарай. За дүүрэн жаргал гэдэг охин унтсан. За ингээд хурдан дагны уралдааныг шаардлагатай 30 жилийн өн одоо хурдан дагны уралдааныг Баян хонгор аймгийн Баянгар аймгийн яач за 30 дугаартаа уралдааны замд одоо хурдан хонгор даг одоо өгтөлсөн байгаа шүү үзэгчтэй. Аймгийн алдартай Дорцоргийн одоо хурдан алтар даг одоо ар дээр нь одоо гараад ирсэн байгаа. За ингээд энэ дагнууд бол одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааныг өгтөлсөн. Баянгар аймгийн Баянгар аймгийн яач Батарчгийн одоо хурдан хонгор даг одоо өгтөлсөн одоо уршилж байгаа. За алтар даг бол одоо аймгийн алдартай Дорцоргийн алтар даг бол одоо 2-3-ын бөөрөн дээр одоо уршилж харагдаж байна. За ингээд ихний 4 даг бол одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааныг хөтлөөд арын дагнуудаас сэргэн болсон шүү. 102 дугаартай аймгийн алдартай Цомгийн Цолмон алтар гэдэг даг одоо орж ирсэн. За ингээд энэ дагнууд оруулах зөөр. За ингээ оруулчих. За арын дагнуудыг одоо харуулнаа. За ар дээр энэ 04 дугаартаа уралдааны замд урдсан хурдан даг бас хээр даг энэ дагнууд өнгөнд орсон. Баянгар аймгийн Баян дэгсэн ээж ууган баярын одоо хурдан хээр даг наатлаас 2 одоо орж иж харагдаж байна. Номергүй хөлт үнсэн саарал даг одоо орж ирсэн. За жоохон ойртоод бичээрэй. Одоо наа дагнуудаа ер нь одоо явахд бол одоо буруутахгүй. Энэ дагнууд одоо уршиж сургаад үзүүрийн 4 даган дээр одоо очиж уралдаж байгаа юм биш үзэгчтэй. За цаатлаар одоо 14 дугаартаа хурдан даг одоо үзүүрийн дагнуудаар ороод ирсэн. Тэр хондон зээр даг бол одоо Баянгар аймгийн Богцом ээж амгалангийн зээр даг за цаар дагны цаатлаар одоо орж ирсэн шүү үзэгчтэй. Цаатлаар одоо орж ирсэн. За эхний ингээд 9-10 даг бол одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааныг хөтлөөд одоо гараад ирсэн. 202 дугаартаа хар дагуу. За энэ одоо хар даг одоо энэ одоо Баянгар аймгийн Богцом яач Гамболтын одоо хурдан хар даг Арватын бөөрөн дээр одоо уршиж харагдаж байна. За энэ дунд нэг 50 дугаартай хурдан даг одоо гараад ирсэн. За энэ одоо 50 дугаар 150 дугаартай хээр даг бол одоо энэ Баянгар аймгийн Богцом яач Батэрдний одоо хурдан шар хээр даг шүү. Цэнгэр касмалгатай өгдөгдсөн. Цэнгэр касмалгатай өгдөгдсөн. За одоо жоохон ойртоод тэгээд энэ дагнуудаа одоо урагшаа явчихъя. За эхний нэг 4 даг одоо тасарсан. 5 дээр бол одоо 4 дугаартаа уралдааны замд одоо марцсан Баянгар аймгийн Баян дэгсэн ээж ууган баярын одоо хурдан хээр даг 4 дээр үзэгчтэй. Түүний арал дээр энэ 13 дугаартаа хар даг одоо гараад ирсэн. Одоо уршилж байгаа 13 дугаартаа уралдааны замд урдсан энэ халтар даг бол одоо Баянгар аймгийн Баян дэгсэн ээж бэлгүүний одоо хурдан халтар даг юм биш үзэгчтэй. За энэ одоо энэ 2 дагны наатал нь одоо уршилж байгаа. За түүний цаатал дээр 14 дугаартаа уралдааны замд урдсан Баянгар аймгийн Богцом ээж амгалангийн одоо хурдан хондон зэр даг одоо уршилж байгаа. За энэ 2 даг бол одоо ингээд 5-6-гийн бөөрөн дээр одоо уршилж байгаа. За өнгөний 3 дагаа очиж одоо харуулъя. Ингээд шаардлагана 30 жилийн баян наадам Баян хонгор аймгийн Баян говьсомж композиц сайхан баян наадмын хурдан дагны уралдааныг хөдөлж байгаа 3 дагийг одоо бүгдээрээ өрн дүүрэн одоо сайхан харуулнаа. За хамгийн цаатал дээр одоо эмэгтэй хөгд удсан Баян хонгор аймгийн Баянлаг сумын Баян говьсом яач Батарчгийн одоо хурдан зэр дагвал хонгор дагвал одоо гараад ирсэн одоо ингээ хамгийн цааталаар одоо уршиж байгаа. Наатал дээр нь одоо Баян хонгор аймгийн Баян говьсом аймгийн алдартай Дорцоргийн одоо хурдан алдар даг одоо гараад ирсэн. Дорцоргийн алдартын одоо хурдан алдар даг одоо гараад ирсэн. За ингээд одоо энэ 3 даг бол одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааныг одоо хөдлөөд арын дагнуудаас нэлээд сэргэн болсон. За наатал нь одоо явж байгаа өнгөн дээр одоо 13 дугаартай хээр даг одоо гарч ирж байгаа. За энэ алдар даг бол одоо Баянгар аймгийн Баян дэгсэн байж бэлгүүний одоо алдар даг гэсэн. За ингээд энэ 3 дор шаардлагатай 30 жилийн баян наадам хурдан дагны уралдааныг хөдөлсөн арын дагнуудаас нэлээд сэргэн болоо үзэгчтэй. За энэ засмал дэлтэй одоо энэ ногоон
ногоон цээж нэмнээд хурдан хээрд одоо хурдан дагны уралдаан хөдөлж байгаа. За энэ халтар дааг бол одоо Батням гэдэг хүү унтсан Баян хонгор аймгийн Баян лэгсмийн яаж бэлгүүний одоо хурдан дагаа. Түүний цаатал дээр одоо 30 дугаар уралдааны Баян хонгор аймгийн Баян говсмын яаж Батаршийн одоо хурдан дааг одоо өнөөдрийн баян наадам хурдан дагны уралдааныг одоо хөдөлсөн эмэгтэй хөвгүүд одоо унтсан одоо уршилж байгаа үзэгчтэй. За түүний ардтал дээр одоо энэ Дорцрын алдрын одоо хурдан 102 дугаар уралдааны дундардсан Баян хонгор аймгийн Баян говсмын аймгийн алдартай биш. Дорцрын аймгийн алдар Дорцрын цолмон алдар гэсэн. За ингээд энэ гурван даг бол арын дагнаас нэлээд одоо болсон. Барай ойрцсон үгүй юу? Арай болоог бол арын дагнуудаа нэг харуулах юм болов. За энэ гурван даг бол одоо ингээд шар тагнаа 30 жилийн баян наадмын хурдан дагны уралдааныг хөдлөөд одоо арын дагнуудаас холцоо. Энэ гурван дагны хооронд нэг үнэхээр одоо сайхан уралдаан гарах нь дэм. За арын дагнууд бол бөөндөө баг шүү. За эхний гурван даг бол одоо холгон тасарсан аймгийн алдартай Дорцрынгийн одоо урдан цолмон алдар одоо гарч ирсэн байгаа. 30 дугаар уралдааны зунд одоо мордсон хордоо хонгор даг одоо хөтөлсөн байгаа. Батаршин хонгор даг одоо оршилж байгаа. За арын дагнууд одоо бөөнд явж байгаа. За ойртоо яг одоо сайхан ойртоо энэ бөөн дагнууд одоо харуулад одоо оршилж байна. За энэ арын дагнуудын өнгөн дээр 04 дугаар уралдааны зунд одоо мордсон Баян хонгор аймгийн Баян лэгсмээс ууган баярын одоо урдан хайр даг бол яг энэ одоо урдан дагнуудын өнгөн дээр одоо оршилж байгаа. За энэ бөөн дагнуудын хамгийн наалтаар 220 дугаар орсон Баян хонгор аймгийн Баян богцом яаж хамбалтын одоо хурдан халтар дааг одоо оршилж байгаа. За энэ дөрвөн дагны хамгийн цаатал дээр одоо 14 дугаар уралдааны зунд орсон хурдан хондон дааг одоо орсон Баян хонгор аймгийн богцом яаж амгалангийн одоо хурдан дааг одоо оршилж байгаа. За мөн одоо бас энэ Баян хонгор аймгийн богцом яаж 10 бүрийн одоо хурдан шарга дааг одоо энэ дунд одоо оршилж байгаа. За энэ дагнууд бол одоо өдрийн 3 дагны арал дээр явж байгаа шүү. За наа дагнуудаа жоохон ойртоод наадаж явж байгаа. Тэгээд одоо урагшлаад өдрийн дагнуудаа одоо харуулъя. За газрын одоо олон цагаан цуудууд. За энэ хэр дагийг одоо харуулчих. Араас одоо энэ орж иж байгаа хэрэг бол Баян хонгор аймгийн богцомын яаж Батбаярын одоо хурдан даг шүү үзэгчтэй. Хөрөв жаргал гэдэг хуунцныг 12 бүрэн дээр одоо уршилж байгаа харагдаж байна. За одоо ер нь одоо уршилах бол өдрийн дагнууд бол нэлээд ширүүгөө үлдээ уршилсан шүү. За одоо гарааны 6 дээрээс одоо ганган сайхан иргэнсэндээ. За энэ одоо 002 дугаартай Баян хонгор аймгийн богцом байж 10 бүрийн одоо хурдан шарга даг одоо уршилж байгаа. За одоо уршилъя. Одоо ер нь одоо өдрийн дагнуудаар одоо оръё. Очие. Тэгвэл одоо ер нь бол Огны дагнууд ч юм бол одоо нэлээ холгон тасараа явцсан шүү. Одоо шар дагнаа 30 жилийн баян наадмын хурдан дагны уралдааныг одоо хөтлөөд арын дагнуудаас нэлээд зэрэгхэн болсон. За энэ гурван даган дээр бол одоо арын дагнууд одоо ирж уралдаад нэлээхэн бэрхэн болсон. За гурван дагны хооронд одоо сүзүүштэй уралдаан гарах нь бай. За өнгөн дээр энэ ногоон цээж нэмнэтэй Баян хонгор аймгийн Баян лэгсмэн байж бэлгүүний одоо хурдан алдар даг шүү үзэгчтэй. Баян хонгор аймгийн Баян говсмэн байж Батаршин хонгор даг 2 дээр, 3 дээр Баян хонгор аймгийн Баян говсмэн аймгийн алдартай байж Дорцрынгийн цолмон алдар гэсэн. За ингээд энэ гурван дагны хооронд одоо нэг цаг уралдаан гарах нэ. За эмэгтэй хөвгүүд унцсан хонгор дагчин бол 2 дээр одоо оршоод байгаа. За энэ одоо дүүрэн жаргал гэдэг охин унцсан одоо оршиж байгаа бол за хурдан одоо өнгөн дээр одоо оршиж хурдан халтар даагийг Баян хонгор аймгийн Баян лэгсмэн байж бэлгүүний одоо хурдан халтар дааг Батням гэдэг одоо унцсан одоо оршиж байгаа. За энэ гурван дааг бол одоо энэ дээр гарч ирээ цаашаа одоо уралдаан энэ. Цолмон алтрыг бол одоо хүүхдүүд татаатай л харагдаад байх юм. Хүүхдүүд одоо яг гаргаж ирээ сайхан ардан дарцсан л одоо оршоод байна. Цолмон алдар нэг зөв талаар нь дайрууд одоо байх газар бол харагдаж байна да. За Баян хонгор аймгийн Баян лэгсмэн байж Батаршин хонгор дааг бол одоо 2 дээр хэвээрээ. За Баян хонгор аймгийн Баян лэгсмэн байж бэлгүүний одоо хурдан ярьдаг. Нийтдээ 30 одоо хурдан алтан дордууд одоо хурдан шандас дааг бол одоо өнөөдөр шар дагнаа 30 жилийн баян наадмын хурдан дагны уралдаанд бас уралдаж байгаа үзэгчтэй. За энэ гурван даган дээр л арын дагнууд бол ирэх. Арын ард бол одоо 7-8 даг бөөнд явж байгаа. За хин одоо айрыг багт хүү гэдэг бол удаа. За цолмон гатрыг одоо оршуулсаа. За дагаад гიშгээрээ манай жолооч. Дагаад гიშгээрээ. За цолмон гатрыг цаатлаар урдаа уршнаа. Тэр аргагүй одоо хөдлөх шийдэлтэй харагдаж ирсэн юм аа. За ингээ Баян говсмын яаж Батаршин хонгор даг одоо 2 дээр шүү үзэгчтэй. За бэлгүүний хайр дагч гэсэн буурахгүй юм байна. Бэлгүүний хайр дагч өнөөдрийн баян наадамд бол одоо буурахгүй юм байна. Тавьж өгөхгүй юм байна. Баян хонгор аймгийн 03 дугаартай уралдааны замд одоо мордсон. Яг 3 дэсэм байж хиний даг шүү үзэгчтэй. Оюун гэрлийн 2 даг шүү. Баян өмнө аймгийн 3 дэсэм байж оюун гэрлийн 2 даг шүү. Өмнө аймгийн 3 дэсэм байж оюун гэрлийн 2 даг одоо хурдан дагны уралдааныг хөтөлсөн байгаа. За оюун гэрлийн 2 даг одоо өнөөдрийн баян наадамд бол төрүүлэх юм байна. Дорцрын алдрын одоо хурдан халтар даг бол одоо энэ 2 дээр одоо оршиж байгаа. За ингээ шар дагнаа 30 жилийн баян наадам хурдан даг барайнд орж игээд өмнө аймгийн 3 дэсэм яаж оюун гэрлийн одоо хурдан хайр даг төрүүлээ үзэгчтэй. Оюун гэрлийн одоо хурдан хайр даг төрүүлээ. За амын үзүүнд Баян хонгор аймгийн Баян говсмын аймгийн алдар доош Дорцрынгийн цолмон алдар одоо амын үзүүнд одоо ордлоо. Амын үзүүнд одоо ордлоо. За яг ингээд цогч. За 3 дээр Баян хонгор аймгийн Баян говсмын яаж Батаршин одоо хурдан хонгор даг одоо орж иж байна үзэгчтэй. Батаршин хонгор даг 3 дээр одоо орж иж байна. За арын 2 даг чинь бас одоо үзээтэй сайхан уралдааныг одоо гаргаж одоо орж иж харагдаж байна шүү үзэгчтэй.
За 12 дагт цаашаа нэг дагаад хадуурсан да. За энэ нөгөө 13 дугаартаа энэ Баянгор аймгийн Баянлагсан гэж бэлгүүний хэр дагад энэ орж иж шүү. 4 дээр одоо орж ирлээ. За 5 дээр 04 дугаартаа уралдааны зундарсан Баянгор аймгийн Баянлагсан минь яаж тэгвэл 14 дугаартаа уралдаанаас Баянгор аймгийн Баянгцэн маш амгалангийн одоо хурдан дагад орж ирж байна. За ингээ та бүхэндээ хурдан даагны уралдааныг одоо хүргэлээ. За энэхүү шаардлагын 30 жилийн баяр наадмын хурдан даагны уралдаан амжилттай өгдөж өндөрсөний дараагаар бай шагналын нутаг ардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. За хурдан даагны уралдааны төрүү даагийг нямын өр хүүхдүүд байлж бай шагналын нутаг ардуулсан байгаа. За амун үзүүнд одоо хурдалсан даагийг давгдэржийн өр хүүхдүүд, арийн 3 удаа хурдалсан даагийг за мөн одоо давгдэржийн ган жимгийн одоо гэр бүлүүд өр хүүхдүүд одоо гардуулсан. За арийн 4 удаа хурдалсан даагийг сүрэнгийн инх далайн одоо гэр бүл за аргийн 5 удаа хурдалсан даагийг баяр сайхны амар төвшингийн одоо гэр бүл ивент итгэж бай шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингээд хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан хурц урдан хөлгүүд за уяач уралдаанч хүүхдүүдийн бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Даасаа хурдаж амуу үзүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Халтар даагнах баяр. Миний халтар дааг Сүхбаатарын халдсан сумын мажиг эрдэнэ гэдэг нь унаад. Хавар ганц хоёр үсрэс одоо энэчний улаан уягараа сайгаар хэвтлээ баяртай байна. Хонгор дааг өнөөдөр сайхан хайртай баяр хүргэе. Баянгор аймгийн Баянгуйсны залуу их статус миний хонгор даа Сүхбаатар аймгийн Баянлагсан энэгийн эрдэнэ гэдэг нь унаад байх. Энэний 2 дахь дахгүй байна. Өмнө залааг хавдаа 5-аар төвсөн. Хайртай баяр хүргэе. За баярлалаа. Шаардлагын наадамда хайрцсан даг баяртай байна. Миний галтар даах Дорнод аймгийн цагаан уусмын Туяа ах маань онгон дагаа. Тэгээ энэ жил залааг Монгол цайрганы тахилга нам үзүүлсэн жил залаагийн тахилга 3 удаа өнөөдөр 4 жил. Өнөөдөр шаардлагын энэ сайхан наадамда 30 жилийн үед дааг харагдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Баяртай. Өөрийнхөө сайхан танилцуулаад даагнах баярлалаа. За би Баянгор аймгийн Баянгуй сумын 1-р өгийн малчин нэмээ ямарснаа гэж юм байна. За миний дааг болохоор нутаг даагын аймгийн алдар туяач Ямбагийн баяр сайхан гэдэг ахаасаа авсан. Энэ цаг ордон буй юм байна. За тэгээ нуудамч олондоос баярын наадам юм гэх юм. Наадам сайхан болж байна. Зохион байгуулагч сайхан. Зохион байгуулалт сайтай. Өргөндлөг сайхан наадам болж байна. Манайх өөрийгөө сайхан танилцуулаад баяр наадмын сэтгэлээ олох байна. За би бол энэ нутгийн унган хүү цэвэний ням цэвэний жанцсан гэнг ахтуугор байсан. За. Тэгээ би тэр ахтуугорын нямынх нь хамгийн ууган хүү. Доорон одоо 10 дүүтэй. Дүүнэр маань одоо нэлээд нэггээр маллаад цөмөн төвөр ингээд амьдэрч байгаа. Ийм улсууд тэгээд энэ сайхан нутгийнхаа дахилгыг голж хийдэг 3 одоо бүлэг ах дүүсийн одоо нэг салаа салбар нь байгаа юм. Тэгээд энд бол одоо миний отхон дүү яг энэ ажилд бол бас их хүчин зүтгэдэг голж одоо энэ бүлгийнхээ ахлагчтай хамтарсан санаа сэтгэл нээсэн хэсэг сайхан улсууд байгаа юм. За та бүсийн нутгийн унган хөвгтийн хувьд одоо энэ шараг тарна энэ одоо хайрхаа овоо энэ сайхан нутаг усныхаа талаар бодж явдаг, сүсгэлж явдаг зүйлээ сайхан хуваалцахгүй юу? Тий, энэ ч одоо миний хоньны бэлчээр. Тэгэхэд одоо энэ хонья гэж одоо энэ өндөр сайхан энэгээр ингээд хэдрүүлээд энд нүгээр яваад ингээд хонь хариулж байсан одоо ийм газар. За нэг жоохон бас нэг 17-8 хөрсөн үедээ ангийн буу үрээд амханда таруугаалчснаатай өргөөгээд айлгаад явж байдаг. Одоо ийм л одоо баг залуу өдр насаа өнгөрөөсөн юм нутаг. За би одоо ингээд хэрэг Баянгуй говь сумын уугуул боловч сумандаа бол ажиллаж амьдраагүй. Одоо энэ зэрэгэлдээ богд сумын сургууль 40 жил өгшлээд тэтгэвртэй гарсан ахмад өгш.
Ийм хөө. Тэгээ багтаа бол би ч одоо энэгээр дүүнэртэйгаа өөрөөч одоо нэг чулуу гоцоолго тавьчаад нэг чулуугаар зохиол таруу галж байгаа хүн болоод ингээл тоглоод хоньо хариудаад явдаг одоо ийм миний нутаг байгаа юм л да. За тэгээд таньдаа сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа та бүхэн. Та нарт ажлын амжилт хүсье. Тэгээд таны хань бол одоо энэ сайхан наадмыг анхлан зохион байгуулж дэмжиж ирсэн. Танаахан бол одоо энэ сайхан наадмыг одоо зохион байгуулж ирсэн. Яах аргагүй ийм сайхан гэр бүл шүү дээ. Тэгээд наадмынхаа талаар, ханыхаа талаар сайхан турсан ярихгүй тий. За баярлалаа. За манай хань хүн бол одоо энэ анх эхлээл энэ наадмыг бас энэ тагнаа дээр чинь наадмаа зохион байгуулж илээ. Анх хөлийн тавьж исэн бас Цэвэний Хүчбаатар гэж нэг сайхан хүн байсан. Бас бурхан болсон. Энэ хүн маань бас манай ханьтай хамтран анхлаад зохион байгуулад бид нар одоо ингээд янз бүрийн сөвнөр цуглуулаад тэн дээр одоо ингээд доор нь хүмүүс маань ингээд тэвнэр ингээд сэлбэр хийгээд хүмүүстэй байшаанлыг өгчсэн. Тийм түүхтэй. Тэгээд одоо 30 жилийнхаа ойг ингээд тэмдэглэж байгаа нийт одоо энэ ахмадууд ирсэн байна. Бас балчир хүүхдүүд ирсэн байна. Энэ айгуу сайхан дурсамжтай сайхан болж байна. Тэгээд та хүмүүс маань энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж бидний одоо энэ баяр наадмын үйл ажиллагааг бүрэн ирэхээр нь ингэж хичээл тэмдэглэж аваад бас түүхэнд бас дурсагдах юм болж байна. Энд бас маш их баяртай байна. За тэгээд нутгийн хоолндоо наадамчдаа сайхан өрөөлөө гэлгүй да. За ингээд хүрэлцэн ирсэн нийт нутгийн ард түмэн болон Баянгуй сумаас хүрэлцэн ирсэн, Богд сумаас ирсэн, Баянлаг сумаас ирсэн, Зэрэгэлдээ бүх сумаас ирсэн уяачид бөхчүүд, уралдаанч хүүхдүүдтэй бас цаашдынх нь ажил хөтөлбөрт өндөр амжилт хүсье. Тэгээд жил болгон ирж манай сайхан наадмандар хүрэлцэн ирж наадаж байгаарэ гэж хүсье өрөөж байна. За Баян Хонгор аймгийн Баянгуй сумын шар тагнаа 30 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан өргөжлөн одоо зохион байгуулагдаж байлаа. За ингээд баяр наадам өсвөрийн үндэсний өхөн барилдаануудаар одоо өөрлөсөн байгаа. За өсвөрийн үндэсний өхөн барилдаан нийтдээ 4 насны ангиллаар одоо зохион байгуулагдсан юм. За өсвөрийн үндэсний өхөн барилдаан 6-аас 8, за 9-өөс 11, 12-оос 14, 15-аас 17 насны ангиллаар одоо зохион байгуулагдаж, за энэ барилдаануудад өсвөрийн бөхчүүд маань, за хүүхэд багчууд маань бас өргөн дэлгэр одоо оролцож хүч бэр авахаалсан байгаа, сорин өрсөлдсөн байгаа. За мөн одоо өсвөрийн үндэсний өхөн барилдаанд энэ цаг үед бас амжилттай сайхан барилдаж одоо бүхий спорт, их спортоор хичээлж байгаа. За энэ цаг үед одоо бас нутаг орныхоо нэрийг гаргаж байгаа. Одоо бас олон одоо өсвөрийн залуучууд маань, бөхчүүд маань одоо бас тодглон барилдсан юм аа. За ингээд өсвөрийн үндэсний өхөн барилдааныг очрын одоо үр хүүхдүүд 6-аас 8, 9-өөс 11, 12-оос 14 насны ангилын одоо бөхчүүдийн барилдааныг бас ивент гэж одоо оролцсон байгаа гэдэг хэсгийн дуулгаар таатай байна. За эхнээсээ энэ тэмцүүхэн за хүүхэд багчуудын урам зориг одоо бэлгсэн шар хортой өсвөрийн үндэсний өхөн барилдаан үзүүштэй олон сайхан барилдаануудаар дүүрэн болж өндөрлөхөд 6-аас 8 насны ангилын төрөө бөхөөр өсвөрийн залуу бүх эрхэн баяр тодорсон бол за үзүүр бөхөөр Бацангил одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо ивент гэсэн очрын үр хүүхдүүд энэ насны ангилд төрөөж үзүүрлэж их шигт одоо шалгарсан бөхчүүдийн байшинглыг одоо гардуулсан. За харин одоо 9-өөс 11 насны ангилын төрөв бөхөөр маргад одоо тодорсон бол за үзүүр бөхөөр чамын эрдэнэ одоо тодорлоо. За харин одоо их шүүгч шалгарсан бөхчүүдээр мөнх эрдэнэ мөнх наран одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд бас өсвөрийн үндэсний өхөн барилдааны 9-өөс 11 насны ангилалд амжилттай барилдаж бусдайгаа мандаж төрөөж үзүүрлэж их шүүгч одоо шалгарсан бөхчүүдийн байшаанлыг ивент тэтгэгч очрын одоо гэр бүлийн өр хүүхдүүдийн зүгээс одоо гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За 12-аас 14 насны бөхчүүдийн барилдаан бас энэ тэмцүүх өрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн одоо хөрөнсөн байгаа. За энэ цаг үед одоо өсвөрийн үндэсний өхөн барилдаан болон за бусад одоо чөлөөчүүдөө их зэрэг одоо бас олон барилдаануудыг сонгон барилдаж байгаа. Олон одоо өсвөрийн бөхчүүд маань зодглон одоо барилдсан. За ингээд 12-аас 14 насны ангилын одоо төрөө бөхөөр өсгөрөөдөө өсвөрийн бүх тодорсон бол за бом баяр үзүүрлэж шүүгийн дөрөвт сод үлэг бүрэн төгс гэсэн одоо бөхчүүд маань шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд 12-аас 14 насны ангилал төрүүлж үзүүрлэж их шүүгт одоо шалгарсан өсвөрийн бөхчүүдэд ивент тэтгэгчдийн зүгээс одоо шагналын надад гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингээд бага насны 3 ангилын одоо бөхчүүдийн барилдаан хамжилтаа явагдаж өндөрсний дараагаар 15-аас 17 наснд одоо барилдсан бөхчүүдийн барилдаан ихэлсэн юм аа. За 15-аас 17 насны ангилын өсвөрийн бөхчүүдийн барилдааныг Цэвэн хүүгийн одоо өр хүүхдүүд ивент тэтгэж одоо зохион байгуулж оролцлоо.
За ингээд эхнээсээ энэ тэмцүүхэн олон сайхан барилдаануудаар дүрм. За энэ цаг үед одоо бас бүхий спортоор хичээлж, за ер нь одоо Сум аймгийн баяр наадмуудад одоо зодоглож, таашлаад одоо бүх болох суурай тавьсан олон одоо шилдэг залуучууд маань өсвөрийн бөхчүүд маань бас 15-аас 17 насны ангилалд бас хурцтайчин галгарсан ганган сайхан өрсөлдөөнүүдийг гаргаж одоо барилдсан байгаа. За ингээд одоо барилдаа эхэлсэн цагаасаа он сонирхолтой олон барилдаануудаар дүүрэн өрнсөн 15-аас 17 насны ангиллын өсвөрийн бөхчүүдийн барилдаан өндөрлөхөд за өсвөрийн залуу бүх аригтай төрүүлсэн бол өсвөрийн залуу бүх очир одоо үзүүрлэж за их шүүхт өсвөрийн залуу бүх тэмүүлэн очир сүх нар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд ивент тэтгэгч Цэвэн хүүгийн өр хүүхдүүд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс 15-аас 17 насны ангиллын өсвөрийн өсний үхэн барилдаанд амжилттай барилдаж, төрүүлж, үзүүрлэж, их шүүх шалгарсан бөхчүүдийн байшинлыг гардуулан өгч баяр хүргэлээ. Баяр наадмын мэд төвшүүлээ. Өөрийгөө танилцуулаад наадмын сэтгэлээ бодлоо. За баярлалаа. Миний нэрийг Баяр Тогтох гэдэг. Би бол хөхийн жигчдийн үр садна. Тэгээ энэ наадмыг одоо 96 оноос гуулаад энд хамт тэмдэглэж одоо үеийг хүртэл 30 жилд хүртэл хамт тэмдэглэж, хамт барилдаж, хамт баярлаж явсан юм л юм байна. Шар тагнаа наадамдаа сайхан өчөг үзэж барилдаж бас удаа дараалан төрүүлж ирсэн санагдаж байна тийм ээ. За нэг ямар дөрөв төрүүлж байсан. Ингээд дөрөв төрүүлээ. Тэгээд бас хэдэн он үлээ. За 2000 5 оноос гуулаад тэгэл ер нь барилдаал ерөөдөө нэг жил дараалаад нэг дөрөв төрүүлчихсэн. Нутгаалдаа сайхан ерөөлөг альхгүй да. За ингээд нийт Баянгол аймгийн Баянговсум 1-р багийн энэ нутгийнхаа нийт ахын дүүс Баянговчуудаа ингээд өргөн ажиргал ирүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн ирээя гэж. Шар тагнаа 30 жилийн өмнө баяр наадмын үеэр за олон төрлийн үндэсний үхэн барилдаан зохион байгуулагдсны нэг нь бол за шигшээ залуу хөгчүүдийн барилдаан байлаа. За энэ төрлийн барилдаан бол одоо эхнээсээ энэ тэмцээх хөрсөлдөөнтэй олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн өрнсөн байгаа. За энэ цаг үед одоо үндэсний үхийн спортоор хичээлж олон сайхан одоо амжилтыг гаргаж яваа. За мөн одоо сумын цол болон аймгийн цолонд ойрхон одоо Баянгол нутгийнхаа нэрийг гаргаж байгаа олон залуучууд бас өрсөлдөөн дүрэн одоо өрнөж шилдэгүүдэн тодруулж үзүү төрөөр шавгийн хүчүүд одоо тодруулсан сайхан барилдааныг үзүүлсэн байгаа. За мөн одоо шар тагнаа 2026 за 30 жилийн баяр наадмын үеэр үндэсний одоо шагаан 10-ны тэмцээн зохион болгогдсон. За ингээд үндэсний шагаан 10-ны тэмцээнд одоо газрын нутгийн олон сайхан одоо мэрэгчүүд маань цэцмэрэгнээ сөрөн өрсөлдөж шагаан 10-ны тэмцээний хамс аваргуудыг одоо тодруулсан байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За энэ мэтлэнгээр одоо шар тагнаа 2026 за шар тагнаа одоо 30 жилийн баяр наадмын үеэр үндэсний одоо тодтолтой олон удаа тэмцээн уралдаанууд зохион байгуулагдсан нь за үзэгч олон түн болоод за наадамчин олтны талархлыг хүлээж байлаа. Өнөөдөр шагаан 10-ны тэмцээнд дөрүүлээ баяр хүргэе. Баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулах байлаа. Намайг Баторшин Баасмагч гэдэг одоо 18 настай Баянлаг сумны сургууль сурж байгаа. За үндэсний шагаан спортоор хэд хичээлдэг гэж байна? Одоо жил гарантай л болж байна. За улам их амжилт хүсье. Шар тагнаа одоо 30 жилийн наадам бас өргөн дэлгэр болж байна. Тэгээд баяр наадмын сайхан сэтгэлээ хуваалцаа. Өөрийгөө сайхан танилцуулах байлаа. За энэ манай шар тагнаа одоо намайг хүүхэд байхаас ахгүйл 30 жилийн өмнө эхэлж байсан наадам байгаа юм. Эхлээл хэдэн ноёхтны ях тун нийлээд л хийгээл тэгээс өөгцөө одоо 30 жилийн хавь хийж байна да их сайхан байна. Би энэ одоо энэ Дацуг гэж айлын хамгийн том хүүгийг нь уугуу өнөг юм. За. Тэгээ энэ Дацуг гэж айлын хамгийн том мэндийнх нь уугуу манай аавыг сумын чи мандах гэж байсан. Баянд аймагт 1980 он сумын ачин зал авч байсан тийм. Улсын аваад залуу адуучин хүн байсан. За танаа ах トゥ төрс ургууд нь бахыг солуулаар юу? Манайх энэ гэдэг баг цугулсан байна да энэ гэдэг баг л цугулчих. Одоо энэ 30 жилдээ цоод хаа дорнтоо шилсэн байна. Улаанбаатар
Энэ байгаа газар зүгээс энэ л исцаасан байна да манай ахтоноо бүгд л исцсан байна. Баян Монгол Улаанбаатар гэдэг бүх зүгээс л байгаа ахтоноо исцаасан байна шүү. За тэгээд сайхан нутгийн олон доо сайхан ах дүүстэй ирүүлэг хэлэхгүй да. За одоо энэ сайхан наадамдаа сугуулсан ах дүүстэй сугуулсан тэгээд болон одоо та бүгдэд энэ телевизэн ажлын амжилт хүсье. Шар тагнаа одоо энэ 30 жилийн баярын мэндийг бас танд хүргье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярын мэнд хүргэе. За тэгээд бас өөрийгөө сайхан танилцуулахгүй те. Намайг Төвдөө овогт Пунцэг Доржи охин Амар Баяр гэдэг. Бид энэ шар тагнаа 30 жилийн наадамдаа хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бас сайхан аавынхаа талаар уран удмынхаа талаар өөрсдийнхөө талаар бас яриулъя. За манай одоо мөнх ахын ээж хоёр төрсэнэгч дүүсийн хүүхдүүд. Тий. Тэгээ би хоёр ахтайгаа ирсэн байгаа. За тэгээд энэ сайхан наадам бол өргөн дэлгэр болж байгаа. Ах дүүс олноо сайхан сугалсан байж тээ. Бүх одоо энэ сайхан наадамдаа 30 жилийн наадамдаа одоо бүх ургийнхаа ах дүү амраг садантай уулзаа маш их сайхан байна. Үнэхээр өргөн дэлгэр үнэхээр сайхан болж байна. Хуртай бороотой. Үнэхээр сайхан болж байна. За тэгээд нутгийн олон доо наадамч олон доо ах дүүстэй сайхан ирүүлэг хэлбэр аа. За ингээд энд хуран сугаларсан бөхчүүдээ одоо бягтай байх болтугай. Энэ насан буурлууд минь урт нас ч удаан жаргаарай. Орон нутаг минь одоо энэ сайхан наадмаан дагаад хур ихтэй хур бороогоо дагуулад үнэхээр сайхан хур бороотой сайхан өдөр байлаа. Хур бороо ихтэй байх болтугай л гэж хүсэн ирээ дөө. Баян Хонгор аймгийн Баянгов сум зохион байгуулагдсан шар тагнаан 30 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байлаа. За ингээд үндэсний өвхөн барилдаан бас зохион байгуулагдсан байгаа. За үндэсний өвхөн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу хөгчтүүд оролцсон. За олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнсөн үндэсний өвхөн барилдаан зохион байгуулагдсан. За энэ цаг үед одоо бас Баян Хонгор аймгийн тэргүүн богд хэмжээнд харьяалагдаж аймаг сумын баяр наадам болоод за Монгол улсын бүхий өргөнд одоо зохион байгуулагддаг заал танхимын барилдаанууд бас олон сайхан одоо амжилтыг гаргаж байгаа. Олон одоо хүчтэнгүүд бас шар тагнаан 30 жилийн баяр наадмын үндэсний өвхөн барилдааныг зорин ирж зодоглож наадамчин олныг удаа баясан зэнгүүлсэн. Зангуун үндэсний өвхөн барилдаа эхнээс энд зүг өрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнөсөн байгаа. За бид бүхэн та бүхэндээ шар тагнаан 30 жилийн баяр наадмын үндэсний өвхөн барилдааныг бас онцлог барилдаануудыг бас тоймлон хүргэж байна. За ингээд үндэсний өвхөн барилдаан амжилттай явагдаж өндөрлөхөд Баян Хонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Өлзий баяр одоо төрүүлсэн. За ингээд төрийн өвхийн бай шагналыг Хөрөлбаатарын одоо өр хөгтүүд ивент итгэж одоо бас оролцсон байгаа гэдгийг дуулахад таатай байна. За Баян Хонгор аймгийн Баянгов сумын харьяат тэргүүн богд дэвжээний бүх аймгийн арслан Батамгалан одоо үзүүрсэн амжилтыг одоо үзүүлсэн байгаа. За ингээд үзүүр өвхийн бай шагналыг хөхийн одоо өр хөгтүүд ивент итгэж одоо оролцсон. За ингээд шүгийн дөрөвтөө Баян Хонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн Начин Оюнбаатарын Тамир одоо их шүүгт одоо шалгарсан. За ингээд Бадрын үр хөвгтүүд одоо ивент итгэж одоо оролцсон бол за мөн одоо шүүгийн дөрөвт сумын зам Наранбаатар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд Бат хоёрын гэр бүл одоо шүүгийн дөрөвт одоо шалгарсан бөхчүүдийн бүхийн одоо бай шагналыг ивент итгэж одоо оролцсон юм аа. За ингээд шар тагнаан 30 жилийн баяр наадмын үндэсний өвхөн барилдаан төрүүлж үзүүрлэж их шүүгт одоо шалгарсан болон за дуун шүүгт одоо шалгарсан бөхчүүдийн бай шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За ингээд шар тагнаан 30 жилийн баяр наадмынхаа үндэсний өвхөн барилдааныг ивент итгэж оролцож нутаг орно гэсэн сэтгэлээр хандаж оролцсон нийт хүмүүстэй талархал илэрхийлье. Ингээд үндэсний өвхөн барилдаан өргөн дэлгэрүүлж өндөрлсөн юм аа. За өнөөдөр сайхан шар тагнаа 30 жилийн баяр наадам дээр сайхан барилдаж одоо төрүүллээ. Сэтгэлээ олцгүй те. За баярлалаа. За шар тагнаа 30 жилийн үед 2 удаа гэж барилж байна. Өмнө 20 жилийн үед ингэж барилдаад барилж ирсэн сумын зазалтай. Өнөөдөр 2 удаа барилдаа төрүүлсэнд баяртай байна. Тэгэд сайхан наадам зохион байгуулсан Баянгов сумын хаарт баярлалаа гэжлээ. Арсхандын тэнцэн хүлэгэн хуурдтай
Аслангийн дивэтэй бүхийн удамтай Альсаад очоод харгүй настоо Авэжим нүдгийн удаа Удаад буухаа айдгуудэнсээ Толгодон өндөлсөд ишигдэр эмийн агшанта Эжи сушиг цагаан бодогта Эшти хүний домогт мөрдөө Альсаад очоод харгүй настоо авэжим нүдгийн удаа удаад буухаа айдгуудэнсээ дундум хөрсөн баян Энэ сайхан наадамд минь хүрэлцэн ирсэн нийт наадамч ноёд хадагта зочид төлөөлөгч ахын дүүс өр хөөхөд багцуул таавханд баярлалаа. Сумын удирдлага газрын хурдууд уйсан уяачид бяртай бөхчүүд таавханд их хайрхан их дэлхийгээ хайрлан хамгаалдаг шиг хайрлж явна гэсэн сайхан ерөөлийн үгж удахгүй болох улс уйсгал том наадмуудаа амжилттай сайхан барилдаж цол аваараа олон айраг төрөв аваараа наадам болгон мундаг сайхан багаараа нар баярлж яваараа гэсэн сайхан ерөөлийн өгөөж өнөөдрийн энэ наадмын ажиллагааг хаасныг мэдэгдэе. Та бүхэндээ баярлалаа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн энэ удаагийн Баян наадмын нэвтрүүлгээр Баян хонгор аймгийн Баян говьсум зохион байгуулагдсан за шар тагнаа одоо 30 жилийн Баян наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг одоо бүрэн хэмжээгээр сурвалжлаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгч та бүхний хүртэл боллоо. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан. За энэхүү одоо Баян наадмыг зохион байгуулагч нартаа талархал төвшүүлье. За шар тагнаа таархан та бүхнийг маань өнө мөнхөд ивэж та бүхний маань ажил үйлс өргөлж мөнхөд өөдөө байх тухай гэсэн өрөөлийг өргөн төвшүүлье. За дараагийн нэвтрүүлгийн дуулцлаа түр баяртай үзэгчтэй.